Уран цэцэг улсын дэжихээ эрүүгийн танхимын тэргүүн 28 дугаар тогтоол гарсан. За энэ тогтоолоор өршөөлийн тухай хууль нь үндсэн хууль зөрчсөн байна. Тийм учраас үндсэн хуулийн цэцэд тусал гарах нь зүйтэй гэж ингэж шийдсэн. За үндслэл юу байсан бэ гэвэл Ганбаатар гэдэг хүн толбогдох залингийн хэрэг хийсэн хүний эргийг шийдсэн. За энэ Ганбаатар гэдэг хүн бол урд нь залингийн гэмтэрэг үйлдэж олон сая төгрөгийн хохирол учруулсан. За энэ гэмтэрэгтээ ял идэлж байгаад ялтаа байх хугацаанд дахин бусдын эд хөрөнгийг залим эхэлж авсан хэрэгтэй 7 жилийн хорь хал шийдгүүлсэн ийм хүн байсан. За энэ хүн бол энэ өршөөлийн хуульд бүрэн хамрагдаж энэ 7 жилийн хорь халаас суллагдах ийм нөхцөл байдал бий болсон. Хажууд нь бас Бат гэдэг хүн байсан баха 181-ийн 3 анх удаа гэмтэрэг үйлдсэн 181-ийн 3 заасан. За гудамжинд явж байгаа чулуугаар хүний нуруулад цогсон хүний энэ хэрэгт бол өршөөлийн хуульд одоо юу нөгөө өршөөгдөх боломжгүй хамрагдахгүй хаалттай ийм нөхцөл байдал бий болсон. Тэгээд бид бүрэлдэхүүн ярьж агаад энэ удаа дараа гэмт хэрэг үйлдсэн ялтаа байхдаа ийм хүмүүс ямар цензургүйгээр ингээ өршөөлт хамрагдчих. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Тэр нь тэгээд ямар нэгэн гэмтэл байхгүй, хохирол байхгүй энэ хүн ингээд өршөөлт орохгүй байна. Энэ бол шударга болсон нийцж байгаа мó хүмүүс гэдэг асуудал бол яригдсан юм аа. Тэгээд бид өршөөлийн хуулиа бараг 6 цаг зөвлөдсөн. Тэгээ нэг бүршлэн үүссэн. Ингээд үүсгэхэд бол өршөөлийн хууль маань өөрөө үндсэн хуулийн хэд хэдэн залтыг зөрчсөн байна гэсэн ийм дүгнэлтэнд шүүх бүрэлдэхүүн хүрсэн. За жишээлбэл 3 үндслээр бол бид бичсэн. Тэгээд энд ямар заалтаа зөрчсөн бэ үндсэн хуулийн гэдэг юуг бол товчхон би та нарт бас хэлчихье. За энэ үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэг заасан шударга ёс хууль дээдлэхэд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим өнгөс энэ залтыг зөрчсөн юм байна. Монгол улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээсэн зөвшөөрсөн хэв хэмжээ зарчмыг баримталж энхийг эрхэмсэн гадаад бодлого явуулна гэсэн энэ үндсэн хуулийн залтыг зөрчсөн юм байна. Мөн Монгол улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ. Монгол улсын олон улсын гэрээнд соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмос дотоодын хууль тогтоомжийн адил нэгэн адил үйлчлэнэ гэсэн энэ залтыг зөрчсөн юм байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрхтэгч байна гэсэн энэ залтыг зөрчсөн юм байна. Өөрийн буюу өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, шударга шүүхээр шүүлгэх, шүүгэх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давзаалтах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаарддаг хоригдно гэсэн энэ залтыг бас зөрчсөн юм байна. За гин буруутай хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийгч гин тэрэг үйлцэн гин буруутай тооцож үл болно гэсэн энэ залтыг бас зөрчижээ. Мөн түүнчлэн Монгол улс шүүх эрх мэдлийг автгүй шүүх хэрэгжүүлнэ, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно гэсэн энэ залтуудыг зөрчсөн байна гэсэн ийм үндслээр бол бид нар үндсэн хуулийн цэцэд хандсан юм. За хандахдаа бид нар юу барьсан гэвэл шүүхийн тухай хууль нь байж байгаа. Шүүхийн тухай хууль маань 15 дугаар зүйлд байж байгаа. Улсын дээд шүүх нь шүүн таглан ажлын төрлөөр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, эрүү иргэн захиргааны дагнсан танхимтай байна гэсэн ийм залт байж байгаа. За энэ дагнсан танхимын шүүхийн шийдвэр бол хяналтын шатны эцсийн шийдвэр байна. За хоёрдугаарт нь энэ 16-гийн 2 заасан ба улсын дээд шүүхийн шүүгч нь энэ хуулийн 15-ийн 2 заасан танхимын аль нэгэнд тариалагдах бөгөөд түүнийг хэрэг маргааныг хянан шийдвэрлэх өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцуулахыг хориглоно гэдэг бүр ийм хатуу залттай байна. Тийм учраас эрүүгийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны За 3 дээр ахаад микрофоны онгойлгоч. Энэ үндслээр бид нар манай хяналтын шатны шүүхийн одоо тогтоолоор үндсэн хуулийн цэцэд төсөлд гаргасан. За дээрээс нь улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч албан ёсоор манай хүсэлтийг бол үндсэн хуулийн цэцэд одоо ингээд уламжлсан юм албан тоот гаргасан байгаа. За энэ тухайн үед бол ерөнхий шүүгчийг түр одоо орлог гүйцэтгэх эрх хэмжээг бол танхимын тэргүүр надад олгосон байсан. Тэр утгаараа би албан бичгтээ ерөнхий шүүгчийг төлөөлж гараа үсэг зурж үндсэн хуулийн цэцэд явуулсан. За энэ дээр нэг ноцтой асуудал бол энэ олон улсын маш олон гэрээ канцыг зөрчсөн. Энэ нь өөрөө манай Монгол улсын аюулгүй байдал тусгай тогтнолд бол ноцтой одоо үр дагавар үүсгэхийн боломж одоо нөхцөлийг бүрдүүлж байна гэж ингэж бас дээшчих үтсэн байгаа. Тэгээ энэ дээр хамгийн гол юм дээр энэ хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бол бүгд энэ өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Цэргийн эсрэг гэмт хэрэг бүгд энэ өршөөлийн хуульд хамрагдаж байгаа. Энийг хамруулснараа манай Монгол улс хэд хэдэн одоо нэгдэн орсон конвенцийнхаа гэрээнийхээ үргийг зөрчигд хүргэж байгаа. Энэ хэрэгүүд бол
одоо нийтийн нөгөө нэг харьяалтай, түгээмэл харьяалтай одоо эсвэл Америкийн нэгдсэн улсад алга үйлдэлэхэд манай хууль гарчих юм бол энэ хэрэгүүдийг өршөөллийн хууль гарчих юм бол тэр хүн манай Монголд оронд хүрээд ирэхэд бид тэр хэрийг харьяалан шийдэх үүргийг энэ олон улсын гэрээ канцлер хүлээсэн. Тэгвэл Монголын шүүх тэр хүнийг өршөөнө. Энэ өршөөллийн хууль гарцсан байгаа учраас тэгэхээр ийм боломж бол энэ хуульд бүрдүүлчихэд байна. Ингээд хэрвээ бид нар энэ одоо хуулийг хэрэглээд ингээд өршөөгөөд явах юм бол цаана манай одоо нүүбийн аюулгүй байдлын зөвлөл дээр манай улстай холбоотой энэ асуудал яригддаг юм байна. Улс төрийн хориг тавигдах, эдийн засгийн хориг тавигдах ийм одоо маш сөрөг үр дагавартай. Дээрээс нь бид нар одоо нэг ялтан шилжүүлэх тухай одоо бас нэг 7 улстай гэрээ хийсэн юм байна. Одоо энэхтэй гэрээ хийж байгаа гэж ингэж сонссон. Тэгээд энэ гэрээнд заасан одоо нэг харт тамхины хэрэгээ бүгд өршөөлсөн байгаа энд. Манай хууль одоо энэ өршөөлөө байна. За харт тамхины хэрэгээр гадаадд ял нийтэлж байгаа Монгол иргэний бид нар шилжүүлж авах юм боломж нь бас хаагдчих юм байна. Энэ өршөөлийн хууль гарснараа. Одоо манай хамгийн их ял нийтэлж байгаа хүн бол хятад юм байна. Тэнд одоо ял нийтэлж байгаа хүмүүсийн судалгааг бид нар үзсэн. Бүгд хугацаагүй хорих ялтай. Цаазарах ялд нь одоо хувцаагаа хорих болоод өөрчлөгдсөн. Ийм л хүмүүс байна шүү дээ. Тэгээ бид нар энэ Монгол иргэний одоо ялтан шилжилт гэрээнийхээ дагуу Монгол улстай авцрахын боломж байхгүй болчихж байгаа байхгүй юу? Энэ гэрээнд чи хэрвээ ийм гэмтэрэг үйлцсэн хүмүүсийг гэмтэрэг тооцохгүй мó? За яриад дуусчихаа. За тэгэхээр энэ ийм байдлаас болоод бид нар ялтнаар шилжүүлж авч чадахгүй юм байна. Дээрээс нь манайх ч одоо сая энэ 5 сард Европын холбоон шилжинэ гэдэг ингээд гэрээ каналс байгуулсан одоо яаж вэ? Хэрвээ манайх энэ хуулиудыг ингээд ийм одоо нөгөө хуулиудыг өршөөллийн хуулиудаараа оруулчих юм бол энэ дээр бас манай улсад бас сөрөг үр дагавар үүсэх юм боломжууд бүрдсэн байна. Тийм учраас энэ олон улсын гэрээ зөрчсөн ийм одоо үндсэн өршөөлийн хуулийг бол шүүх хэрэглэх боломжгүй гэж үзсэн. Энэ эрх нь угаасаа үндсэн хууль заасан байгаа. Шүүх үндсэн хууль нийцээгүй хуулийг хэрэглэх эрхгүй. Энэ утгаараа улсын дээрчрэх бол үндсэн хуулийн цэцэд хүсэл гаргасан. Ийм л юм байгаа. За, нямдар шишин тодруулъя. Энэ шүүхийн шинэ хууль мөрдөгдөж ирснээс хойш 90 дээд шүүхийн бүх гишүүдийн хуралдаан гэдэг юм болсон уу болоогүй юу? Энийг тодруулж өгөөч. За 3. Наад микрофон ч хонгоогоогүй. За. Нийт шүүгч нар ямар нөхцөл туралдахгүйг л нэг шүүгчдийн зөвлөгөө хийсэн тохиолдолд нэг шүүгчдийн хуралдааныг зарлана гэж байгаа. Энэ зөвлөгөөн бол ямар одоо асуудлаар хуралдах юм бэ гэж шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дотоод зохион байгуулах төр бусад хүмүүс нэр дэвшигч гэдэг юм уу? Ерөнхий зөвлөл, мэргэжлийн орон нэр дэвших, үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлэх. Тэрнээс бол энэ нийт шүүгчдийн оролцож байгаа зөвлөгөөн бол хэрэгэн маргаантай холбоотой ямар ч асуудлыг шийдэхгүй. Бид нар энэ хууль батлагснаас хойш нэг ч удаа нэг шүүгчдийн хуралдаа хийгээгүй. Үндсэн хуулийн цэцэд бид нар 3 удаа хүсэлт гаргасан байлээ. Тэр хүсэлт бол даже хяналтын шатны шогтоолж гараагүй ерөнхий шүүгч танхимын тэргүүний хүсэлтээр үндсэн хуулийн цэц хүлээж аваад хэрэг маргаа үүсгэл явж ирсэн. Ийм л юм байлээ.